Намуудын жигсаалтаар сонгогдох хүмүүс саяхан тодорхойлсон. Зарим намуудын жигсаалтынхаа эхний 10 үедэд тавьсан нэрсүүдийг хараад "Вау, ямар гоё юм бэ" гэж хэлэх хүртэл хүмүүс гарч ирж байна. Нэрийг харахаар шаркууд, эрдэмтэд, судлаачид, инженерүүд гээд олон салбарын ихтгэл хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байна. Гэхдээ хэдүүлээ энийг зүгээр л мейкап гэж харах хэрэгтэй. Ер нь энэ сонгуульд тэр 23 нам 2 эвсэл яах гэж өрсөлдөд байгаа юм. Ер нь намууд сонгуульд яах гэж өрсөлдөдөг вэ? Яах гэж мөрийн хөтөлбөрөөр илгээдэг вэ гэвэл тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу засгийн газар байгуулах. Одоогийн байдлаар магадгүй тэр 48 нэрс намын бидэнд санал болгож байгаа нэрс. Гэхдээ бид сонгосны дараа тэр 48 гишүүн эргээгээд 126 гишүүний маань нэг болоод буцаагаад бидэнд юу санал болгоно гэж ерөнхий сайд. Бид жигсаалтад байгаа нэрсийн эхний 10 20-ыг нь хараад зүрх хуурч болох ч гэсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэдэн тэрбум их найдаар нь хулгайд алдаж, төрийн буруугасаар жамнасаа алдаж, жигсаалт цуглааг хэрэггүй болж, бүх хийснийхөө төлөө шалгагдаж, зөвшөөрлгүйгээр баримтлагдаж, ногоон автобуснуудаар доромжлуулж, бүр минь чи хэрэггүй болсон ийм өрөвдөлтөй байдалд байгаа амьдралаа буцаагаа цогноо л гэсэн үг. Нэг ёсондоо яг тэр төр, яг тэр засгийн газар, яг тэр ерөнхий сайд л салбарын эрдэмтэд, судлаачид, инженерүүд, бизнесмэнүүдийн дүрээр илүү гоё мейкаптайгаар орж ирж байгаа гэсэн үг. Ер нь хэдүүлээ гоё хүн, сайхан хүн гэж хуйлардаг хизээ болох бай. Үжил баримтлалын, үжил санааны сонгуул хийдэг болох юмсан.